Харин өнөөдөр энэ нийгэмд бий болоод байгаа иргэдийг одоо бас бухимдуулаад байгаа энэ томоохон дуу цуулиантай хэрэгүүдийн талаар засгийн газар хууль хяналтын байгууллагууд бол нэлээд анхаарал тавьж ажиллах ёстой байхаа гэж би бол ингэж бодож байгаа юм. Жишээлх юм бол оюу толгой, эрдэмтдийн асуудал. Энэ хоёр асуудлыг шалгана, шийднэ гэж хоёр засгийн газар ажиллалаа. Эрдэмтдийн асуудлаар улсын хурал тогтоол шийдвэрээ гаргаж өгсөн. Үндсэн хуульд нийцсэн тогтоол шийдвэрийг гаргаж өгсөн. Үүнийг хэрэгжүүлэх үүрэг нь засгийн газарт. Тэгээд өнөөдөр яагаад Эрдэнэт оюу толгойн асуудлыг, энэ төмөр замын 700 тэрбум төгрөгийн асуудлыг, АСЕМ-ийн асуудлыг, жижиг дунд үйлдвэрийн асуудлыг, энэ шалгах асуудлыг бүгдийг зогсоогоод байгаа хүн ганцхан хүн болж, ганцхан хууль тогтоох байгууллагын удирдлага болж хувирдгийг. Энэ засгийн газрын байгууллага, тагнуулын байгууллага, цагдаагийн байгууллагууд энэ зүйлүүдээ бол хийх ёстой. Үнэн зөвөөрийн шалгалт тогтоох ёстой. Чадахгүй байгаа, хийхгүй байгаа учраас улсын их хурал зарим нэгэн дээр нь ажлын хэсэг хүртэл байгуулж байна.